Улсын хэмжээнд 860 мянган өрхийн дунд судалгаа хийхэд 30 хүртэлх насны өрхийн тэргуунтэй өрхүүдийн 15%, 30-аас 45 насны өрхийн тэргуунтэй өрхүүдийн 55%, 45-аас дээш насны өрхийн тэргуунтэй өрхүүдийн 95% нь сар шинийн баяр тэмдэглэдэг буюу улсын хэмжээнд 577,800 өрх сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Сар шинийн баярыг тэмдэглэдэг нэг өрх дунджаар нэг ууцах 230 мянган төгрөг, 650 ширхэг бууз 117 мянган төгрөг, 3 шил арх 36 мянган төгрөг, 21 ширхэг хэвийн бов 44,100 төгрөг, 2 кг ааруул 24 мянган төгрөг, нэг хайрцаг йодон 2200 төгрөг, цагаан будаа 2 кг 5300 төгрөг, 5 литр сүү 10 мянган төгрөг, 8 кг төмс 5600 төгрөг, 5 кг хям 37,500 төгрөг, 5 кг чихэр 32,500 төгрөг, 3 кг алим 12,600 төгрөг, 2 литр майнуз 11 мянган төгрөг, 10 ширхэг ундаа 18 мянган төгрөг гэх мэтээр тус бүр баярын бэлтгэлийг хангадаг байна. За ингэхээр зөвхөн хүнсний бүтээгдэхүүн эдээ ундаанд 636 мянган төгрөг зарцуулж байгаа юм. Түүнчлэн сар шинийн баяраар нэг өрх дунджаар 60 зочин хүлээж авдаг бөгөөд нэг зочинд 8-аас 15 мянган төгрөгийн бэлэг өгдөг гэж тооцвол 690 мянган төгрөгийг бэлгэнд зарцуулж байгаа юм а. За эдээ ундаа гарын бэлгийг нийлүүлж тооцвол нэг өрхөөс сар шинийн баярт 1,326 мянган төгрөгийн зардал гарч байгаа судалгаа гарчээ. Бор эдэн буюу одоо мах шүүс, архитарс, одоо мөн бууз бауз маш гэсэнтэй бэлтгэдэг бүтээгдэхүүнүүд бол нэг айлаас дунджаар 380 орчим мянган төгрөгийн зардал гардаг. Харин цагаан эдэний хувьд бол 250 орчим мянган төгрөгийн зардал гардаг юм байна гэсэн юм оролцоо судалгаа бид нар судлаачдын хувьд бол тийм тооцоололыг хийж үзсэн. За үүн дээр нэмэгдээд сүүлийн үед бүр нэмэгдэх хандлагатай байгаа одоо ирсэн зочид гэжтэй бэлгэлдэг барааны зардал гэж одоо орно те гарын бэлгийн зардал гэж орно. Энэ дээр бол ерөөхдөө нэг айл дунджаар 600 гаруй мянган төгрөгийн зардал гаргадаг юм байна гэж үзэж байгаа. За түрүүний хэлсэн 1.3 сая төгрөгийн зардал гаргадаг нэг өрхийн зардал байгаа те. Эдгээрээс үнслээд үзэхээр улсын хэмжээнд бол 760 орчим тэрбум төгрөгийн зардал гаргадаг юм байна гэж үзэж байгаа. Түүнчлэн айл өрхүүдийн гарын бэлгэний 20% нь үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үлдсэн 80% нь импортын бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд нийт айл өрхүүдийн сар шинийн баярт зарлагдж байгаа 766 тэрбум төгрөгийн 307 тэрбум төгрөг нь импортын бэлэг нэрийдлэр гадагшаа урсаж байгаа юм. Дотоод бараа бүтээгдэхүүн бэлгэлээ те. Дотоод бараа бүтээгдэхүүн бэлгэхийн тулд мэдээж нөгөө үнийн асуудал, тэгээд дээрээс нь чанарын асуудал, өнгө үзүүлэмж, цав баглаа бодлын асуудлууд яригддаг. Энэ утгаараа бид нэр бас бодлого уусруулагчдад хандаад айцуулах үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлогуудыг баримтлаж байгаа. Баяр наадамд хүмүүсийн хэрэгжлэн хэрэгэлдэг одоо дээл хувцас сэргэллийн хувьд бол ялч Монгол улсад нэгэн үйлдвэрлэлтэй өргөч юм аж ахуйн үйлдвэрлэлд нэмэртүү бий болгож бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэдиж тэр дотор орж байгаа бараа бүтээгдэхүүнүүд ялч импортын бараа одоо дээлний товч даваанаас эхлээ доторлогоо гэдэг энэ бүхэн маань импортын бараа байгаад болохоор бидний нөгөө дөрөвний яриад байгаа асуудал гарч ирж байгаа. Ямар асуудал вэ нөхөр? Нөгөө үн, сав баглаа бодол чанарын асуудал иргэдэд. Ялч орж байгаа түүхэн эдийн бүтээгдэхүүнүүд урд төршөө хэвтэ улсаас оруулж ирээд байгаа бүтээгдэхүүнүүд их давмгаалаад байгаа болохоор бидний мөнгө ялж хатагшаа урсаад байна. Сар шинийн баярт зарцуулж байгаа мөнгөний дээрх задаргааг харуул сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг эдээ ундаанаас бусад зүйлсийг бид импортоор авч баярлаж байна. За үндэсний үйлдвэрлэлийг сонгох нь нэмэгдсэн ч өнөөхөл үн, чанар, сонголтын асуудал яригдсан хിവэрэ байна. Тиймээс дотоодынхоо үйлдвэрлэлийг санхүүжилт бодлогоор дэмжих замаар бүтээгдэхүүний үнийг хямд байлгаж, улмаар импортын бүтээгдэхүүнээс зах зээлээ хамгаалах цаг нэгд болжээ гэдгийг жилийн сар шинийн баяр харуулсаар байна. Тод мэдээнд цогт 2 Батбаяр сурвалжлаа.